хайнаг 42 суудалтай ардчилсан нам хагална. Үндсэндээ цогт гэрлийн гар хэр хүндрхээс хамаарна. Намын зовлон төрийн зовлон болж гадаад мэдээг дотоодод ницаасан, дотоод мэдээг гадныхын ницаасан хэрүүл уруулна хилийн чанд гадаад далаад хүрсэн 7 хоног болж өнгөрлөө. X шоунд тавтай морил. Хундан цагаан хонь аваарэ, хурдан удмын дааг аваарэ гэдэг шиг Хүсгэл аймгийн нутгийн зөвлөлийн бэлэн ам шалдан гоё болсон батламж цаасан дээр хിവэрэ байгаа тухай олимпийн медальтан Чудаагийн дэлхийн аварга Монгол улсын Гавьяа Тамирчин Баасан хүү өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Олимпийн наадамд амжилт гаргаад ирэхэд нь гол усаар нэг юм болгож хоймор нутгийн зөвлөлөөс түмэн олны өмнө 2 өрөө байр өгөхөө амлаж батламж гардуулсан. Гэтэл өнөөх байр нь одоо ч цаасан дээрээ дурайж Гавьяатын гар дээр түлхүүрэн бүхэл оосронч ирээгүй байна. Монгол хийсэн 6 үсгийг дэлхийн дивжээнд тамгалж олон мянган залуусын урам зориг хүсэл тэмүүллийг сэргээж яваа тамирчдынхаа хөлс хөдөлмөрийг үнэлж чадахгүй бэлэн ам шалдан гуй царайлж бор зүрхээрээ олж авсан алдар нэр нутгаа гэсэн сэтгэл зүрхийг нь орон нутгийн сонгуулийн өмнө овжин залжнаар ашиглаж сум сумдаар тэлгүүлж хаад хэрэгэн дуусгаар орхиж байгаа нутгийн зөвлөлийн хугацаач бас нэг өдөр дуусна. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй хий хоосон батламжаарч одоо яалтай хэлээд нэг нь өгсөн нэр зүүж бэлдуучлаад нөгөөх нь авсан нэр зүүж адлуулаад дуусах юм да. Баруун бүсийн тулгуур төв, ховд хотын захирагч амар төвшин ажлын цагаар архитан цогтуурч хэрүүл маргаан зодоон зохион үүсгэсэн тухай орон нутгийн хэвлэл ховд цэгийн сайтаар гарлаа. За бид мэдээллийн мөрөөр ирсэн. Ирээд шууд Ховд аймгийн цагдаагийн газар руу мэдээлэл өгсөн. За 2 цагдаагийн албаагч ирээд 40-50 минут баг тийм ээ архитаж буй өрөөнийх нь хаалгыг одоо цохиод онгоолж чадахгүй ийм нөхцөл байдалтай байж байтал хотын захирагч архитан цогтуурсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад биш Ховдимын сайтад ирсэн. Сэтгүүлч цагдаагийн байгууллагад дуудлага өгч хамтдаа очисон ч албаагчдад хаалгаа тайлж өгөхгүйгээр Эрхэм хотын захирагч маань цонхоороо гараад барилгын кранаар зөвлгөөд зүгтсэн байна. За энэ кранаар бууж байгаа бичилгээг нь бол одоо баримтжуулж авсан байгаа. Ингээд цогтуугаар тээврээ эргэсэлж жолоодсон бол торгодог, эрхийг нь хасдаг, цаашлаад торны цаан суулгадаг. Харин цогтуу төрийн жолоо атах бол яах вэ? Цогтуугаар гаргасан шийдвэрийг яах вэ? Өнгөрсөн 7 хоног 168 цаг бүхэлдээ улс төрчдийн талцал хуваагдал хэрүүл уруулаар дүүрч хідэн талд гар өсөг цуглуулж гүйлцээр өнгөрлөө. Би өөрөө мэдэж байна. Авахгүй гэж болно шүү дээ. Сайн зоригтой гишүүн ерөнхий сайдыг огцруулах шаардлагатай 55 гишүүний гарын өсгийг цуглуулж өргөсөн бол их төвшин гишүүн улсын хурлын даргыг огцруулах шаардлагад гарын өсөг цуглуулж яваад яг өргөхдөө тулсан ёс зүйн шаардлага болж хувирсан тул мэд сайхан гишүүн нэгэн сайн ир болж 67 гишүүний гарын өсгийг цуглуулж өргөлөө. Тэр чинь харин би хэлсэн шаардлага биш ээ. Энд чинь яг хэд болох нь ер нь тийм ёс зүйн одоо огцруулах шаардлага биш зүгээр ёс зүйн асуудал байхгүй. Энийг нэг толгойн солиод үгүй тийм байх. нийтдээ ер нь хэдэн гишүүн дурсан байгаа? 67 гишүүн. Болгонд үед дараагаа байхгүй байна. Тэгээд бид нар аль биесээр бичгэргээр бас уучсан байгаа. Туслахад нь бас үлээлгэж өгч. Төрийн ордонд муур хулгандж зарим нэг нь эмхийн чөлөө гадаа томлолт хүсэж нөгөө хэсгийг хин хаан зурснаа мэдэгдүүлэлгүй тэг дунд нь зурах гих мэтээр нүрээ улалзуулж байна. Засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайд Зандан шатар нүүрсний нууц гэрээнүүд буюу төрийн нууцад авч хийгдсэн 46 аптек гэрээг ил болгосон. China Energy, хэл холболтын төмөр зам. За бусад одоо нүүрсний гэрээнүүдийн асуудлуудыг ил тод болгож байна. Улс төрчид дотооддоо хийсэн мэдээллүүдэд хариу ницаалт өгдөг байсан бол энэ удаад эргээсээ хальж гадаад хэвлэлд гарсан мэдээллийг Монголд ницаах, Монгол хэвлэлд гарсан мэдээллийг гадаад компаниуд ницааж эхлэв. Одоо яачаад байгаа сүлжээ унагч тавьчихсан юм уу яатсан? Германы нэр бүхий сайт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр амар баясгалан даргатай холбоотой ностой авилгалын мэдээлэл цацагдсан. Тагнуулын байгууллагаас гадны
төлбөртэй сайтуудад Монгол улсаас 50 гаруй мянган доллар төлж ийж олон сайтуудаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тэр лиценз төрийн мэдл шилжсэн боловч дээр нь баригдсан байгаа үйлдвэр одоо хувийн эзэмшлийнх байгаа шүү дээ. Гэрийн дээр бичсэн байна. Засгийн газар байгуулсан байна. Нэр бүх хүмүүсийн гар үсгийг зурсан бүх баримтыг чи ил тод болгочлоо. Одоо энийгээ Монголд оруулж ирж баримт гэж ярих гэж байвал би энэ хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрыг огцруулах хэсэг асуудлыг өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлүүлэн хилцэх бол улсын их хурлын даргыг огцруулах хэсэг асуудал одоогоор товлогдоогүй байна. Хоёр талд зүгэлсэн гарын үсгээс үзвэл эрх баригч нам 33-35-аараа хуваагдаад байгаа бол парламентд судалтай жижиг намууд эхнээсээ байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Харин хайнаг 42 судалтай арчилсан нам хаална. Үндсэндээ цогтгөрлийн гар хэр хүндрэхээс хамаарна. Төрийн 3 өндөрлөг нэг цонхоор биш хэдэн цонхоор харах нь Монгол улсын гадаад нэр хүнд цаашлаад нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалд ч асар хортой нөлөөлж байгаа гэдгийг судлаачид сануулсаар байна. Гэхдээ энэ дунд юу ч мэдэхгүй суудлын өнцөгдсөн нэг хүн байна. Ер нь одоо ерөн улс идэвчин тэгэл эргээд болцох нүртэй дахиад болцох даваатал амьдруулах зөв шүү дээ. Ер нь бол өглөө нь бол өдөр болон тааралцсан. Тэр бол гар барьяас салсан юм байна. За тэгээд одоо өдөр нь тийм мэдээлэл хийдсэн. Та нартай адилхан тэр мэдээлэлс одоо мэдээнээс үтсэн. Тэ. Мөнхбаатар сайдаа Ганбаатар гишүүнтэй үгүй бишээ цоочоо сайттай хамт явж жанлав савзал уншуулаарэ. Жанлав зогзол гэж ном байгаа шүү дээ. Эв нэгдлийн төлөө. Санаа зовлдог. Гайгүй. X шоутай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.